За хичээлийн орчин маань яасан бэ? Хийснээр өгсөн маань. За мэдээллийн ба төсөлсөн ихийг харьцуулан уншиж эхээс баримт үзэл бодлыг ялгах. За хэдийн юм хийх юм бэ? Баримтыг ялгах нь өөр яасан үзэл бодлыг ялгах. Тийм үү? За энэ хичээлийг явуулсан бол Абшны дуу сонсоо.
уншигтаас ойлгоод баримт нь аль вэ? Хүсэл бодол нь хаана вэ? Ярихад гэж уншиж шүү. За. Хуцаа болгоод дахин уншиж шүү. Дахин уншиж. Баримт хүсэл бодлоо ярих уншиж. За одоо нэг удаа явуулчихсан байсан гэж байна. За 2 3 удаа уншихдаа урдх нь ойлгохгүй байгаа тийм үгүүдээ тэтэр дээр бичээд юм. Урдх нь ойлгохгүй юм утгаар. За утга ойлгомжгүй. За тэтэр дээр доош нь суулгаад бичих шүү дээ. Тэтэр доош нь суулгаад бичих. Хамаа. За энэ үйл ажиллагаа 5 минутын дотор хийх шүү. За ихэдээ бид нэр хугацаа дуусчих шүү. За дуус цогтод нь гараад босоораа. Саяны багш гэсэн 3 даалгавар хэлээд өгсөн тийм үү? Зүгээр нөлөөш нь 2 дугаарт нь баримт үзэл бодлоо ялгаж хэлэхэд бэлтэн 3-аат нь мэдгүй үгийнхаа хэн мэдгүй өгөөдөө доош нь чигсааж үзнэ. За. Ийм бодвол ажиллагаа бэлэн болсон үед гараа өгөө. Дуус хугацааны минутнаас дуус хүүхдүүдэд багш нас нэг өмнөлөө өгөх гэдэг аахгүй минутнаас өмнө одоо би бэлэн болцсон гэсэн үг. Өмнөлөө өгч байгаа байхгүй юу? Энэ бол маш сайн гэсэн юм шиг. Цанаас өмнө дуус учраас маш сайн юм шиг байна. Дараа гэдэг юмгээ стандарт үсэг. Хэрэгээ стандарт юм шиг болно. За тэр маань юу гэсэн үг? Дүгөө хувьчиж ABCD нэлээ авна гэсэн үг тийм үү? За. За цогцолцсон. Цогцолцсон учраас бусад хүмүүс нэмэлт авч арай хараа хандсан. За хоёрын бүгд анхааралтай сайн уншсан. Хоёрын юу юуны тухай гарч байна? За яа. Once in a while. За хоёрын нь юу гэж байна? За бүгд хоёрын маань ижлэн Once in a while цэцгийн тухай мөртлөө энэ хоёрт ялгаа байсан уу? За тэгэхээр ялгааг бид нар тодруулна шүү дээ. За нэрээ явууш та. За Багш дээдлэг нь болохоор баримтлуу юм. дээдлэг нь гэж яахгүй за яа. Once in a while хэсэг нь болохоор нэг баримтчуулаад ингээд нэг бичээд тэдэм мэдэр хэлдэг баримтаа үзэл доотлох нь болохоор тийм зөв төсөөлсөн баяр тийм хийсвэр баяр тийм шүлэглэг сайн тийм үү? Эхнийх нь болохоор яасан баримт ашигласан юм тийм үү? Яг баримттай мэдээлэл өгсөн байна. Дараагийнх нь болохоор шүлгэлсэн буюу уран сайхан тийм үү? За сайн байна. Ялгааг нь маш сайн одлоо. Хэмнэлээ их талгатай. За энэ маш сайн байна. За дараагийн. За мэдгүй хүмүүдээ багш нь яасан?
доош нь суулаад бичээрэй гэсэн тийм үү? За ямар бичсэн бэ? За Ванстоо сайн байна. За Марба за Ванстоо за За Ванстоо за үгийн нөгөө хаг орчноос нь бүгдөө энэ үгнүүдийнхаа утгыг өөрсдөө яг нь таамаглаад бичиж байгаа. Сүс үгнүүдийнхаа Багшаа ваасан. За өөрсдөө хэдэн үгнээс нэрлээд үгнүүдээ нэрлээ. Тэгээд өөрсдөө ихээ уншаад яг нь хам орчноос нь тийм үү зохиолынхаа сэтгэхүй хам орчноос энэ ямар утгатай үг юм болоо гэдгийг бүгдөө төсөөлөд бичээрэй. За энийхээ бичээд дахиад зай бүтээгээрэй. Зай бүтээж бичин штэ. Энийг гаргамаар яах вэ? За төс өгнүүдээ хам орчноос нь төсөөлөд бичиж байгаа. Үгийнхаа утгыг яаж хэлэх вэ? Маран энэ чинь юу байхгүй? Уулын таг сарам гэж байгаа. Цэ үсэг шүү дөө. Цэ үсэг нөгөө атаатай бичихгүй юу? Цэ үсэг. Сарам гэсэн үг. Сарам гэсэн үг шүү. За за тий одоо бичсэн уулын таг сайн байна. Уулын таг царам, марам, асганы шил. За. Бичээ доошны өөртөө таамаглаад бишүүлж байгаа. За өөртөө та таамаглаж шүү. За жишээлбэл Ванстоо гэсэн байна. Ванстоо. Энийг юу гэж тайлбарласан? Хамаарчнаас юу гэж тайлбарласан? Яа, энэ цэцэг байх гэж бодож байна тийм. Хамаарчнаас сайн байна. За. Өөр дараагийн Маар тийм үү? Энэ үргэлжлэл түүж нөгөө ийм хийдэг тийм үү? Тэгээд хүний хэмждэг тийм хүний юу гэж хэлж байна? За Вансан руу чи цэцэгтэй явахсаар Вансан руугаа сая хаан ууштай дуугаас сонссон тийм үү? Маш ховор. За ийм цэцэг байна. За царм гэхээр юу шүү вэ? Ха? Уулын таг. За уулын таг гэдэг нь юу? За орой хэсэг царман гэхээр уулын таг царман гэдэг чинь ерөнхийдөө уулын юу ямар хэсэг байна? Сүүдээр нах. За өөр дараагийнх нь юу гэсэн? Ингээд болсон босдоо өөр хүмүүсийн мессеж нь. За асрын шиг гэсэн чинь юу гэсэн? Одоо нөгөө хад асрын нэг нь. За үзүү хоорон шилхээр энэ хаа байдаг лээ? Хүний хүч хийж байдаг лөө. Нөгөө арис гэхээр асрын шиг гэхээр хад асртай газрын за маш сайн тайлбарлаж байна. За одоо бүгдээ энэ дээрээс нэмэлт юмудаа бичиж өгдөг. За юу чинь уулын тайлбар өндөр уулын бүс тийм үү? За яг тайлбар толон дээр нь бол яг ингэж байдаг юм байна. За бүгд чи тэмдэглээд авчаа. Энэ өөрөө тайлбарч наад маш чухал шүү Монгол хэлний хичээл явууч тийм. За таг болохоор уулын хавтар орой гэж чинь тайлбар хийх тийм үү? За ерөнхийдөө бол та нар аягүй сайн мэдчихэв. За хадас гэхээр юу ах юм? Уул хавцаа газар овоорлон орших сул шороогоос тийм үү тийм үү? За сайн. За царна. Аюул жавс хэрүү газар хэрүү ах вэ? Өөрөөр түрүүний бидний тайлбарласан орой хэсэг байна шүү дээ. Орой хэсгээр мэдээж их юу тийм шүү дээ. Сэрүүг. За банцлаа гэдгийг бас сайн тайлбарласан нэг юм байна тийм үү? За тэгээд үслэг төрлийн юм юм шүү. За та нар тун гэдэг үгийг хэлэхэд үтэй нэг эмийн тун гэдээ гарсан тийм. Энийг хийж байгаа юм. Нэг удаа
зохимж хэмжээ юу гэж нэрлэдэг юм? Тун гэж нэрлэдэг юм шүү. За тэмдэглээд аваа. уулын шиг заавал хавцсан гэдэг яг нь чичээд байгаа. За одоо нэг ачаатай зорилгоор хоёр ихээсээ санаа аваад аль нэг ихийнхээ зургийг агуулдаг тийм үү? Хоёр аль нэг ихийнхээ яг агуулгыг өдөр төсөөлсөн зургийг энэ бол ачаатай. За нэг юм шүү. Ашигтай. Өөр гол зураг гал ингэхгүй шүү дээ. Ерөөсөө аль нэг ихийнхээ агуулгыг яг нь 이 조단을 느끼게 돼. 장님도 복잡하다. 야 복잡하다. 뭐 순들순들가 되시는 것이죠. 그걸 어떻게 해야 될지 어떻게 자 다른다. 예. 이거 낮에 달때 어떤 있잖아. 아니 키가 아고지 소저지. 자, 붙여. 어떤 부분도 어떻게 돼요? 부분도 어떻게 돼요? 자, 부분도 어떻게 돼요? 자, 네, 약 조순조순한 대신 없어. 다시 가. 자, 나도 부분도 어떻게 해야 될 거. 알겠습니다. 자, 붙여. 혹시 할아버지 누구도? 자, 붙여야 돼. За Ван синхрон 3000 м өндөр дуурдаг маш өндөр гэсэн үг. Тэгээд уулын өндрийг зүрсэн 3000 м. За яагаад гэсэн үг? Эхний зүрсэн. За. Үнэхээр. За. Нэг бас өөр өшнө харах шүү. Харах боошоо. За так болчих. За би болохоор бас ихлээр өөр бэсгээс санаавсан. Алхан ойн загс ирээд би яваад уул ноцтой газар ороод санаа дэхнийг тийм зүйл хийж байгаа. За тэр хэмжлээд нэрээ дээрээ. За. Энэ бол тийм арсэс хатасан болсон үтдээрээс. За өөрийн дээр за. энэ хатвэ бүгний зүйлээр бүлээн гэсэн санаанд нагуулсан. За тэр бүлээнээ юутай зүйлсэн? Бүгдий хасаа тэгээд дээр бүлээс байгаа юм. Тэний ханаа үлдээ. Ихтэй за. Би нарны ихтэй гэсэн. За. Ахис бүгд чөлөөтэй шүү гараа өгөх юм гэж шүү. За. Босч байгаа хараа. Оны уушиг дөрөв байлаа. Оролцсон. Сайн байна уу би? За уу. Юутерний сам чог үгүй. Имио моторын шилдэг За тийм үгүй тийм хийсэн байна гэж тийм. Тэсэн дөрмөд тайлбартай үзүүлээд яваад шүү яа зүгтээ. За тайлбар.
Азиас авсан зүйл. За. Уулын өдрийн би тоотоо бичээд энэ уулын таглыг хатгаа газар ордог. Юу гэх юм чинь хоёр цэцгийн зураг тэгээд хэдний дэмжээд ордог. яасан сайн байна. За, өөрөндөө бичсэн. За. Софиас борын Сага үзүүлээд яа. энэ борлуулын метрийн өндөрт тэгээд борлуулын гэсэн ихэр маш их өндөр болдог. Тэгээд цомрлог гол голын зөөлөн бүлээн усар гэсэн тэрийг би ингээд тодорхойлж өгсөн. Тэгээд хосоороо уртдаг гэдэг тэгсэн. Гэтэ хосоороо уртдаг нэгнээс 10-15 биш 20 м л 10-20 зэрэг уртдаг гэхээр би ингээд дахиад уртдаг. Дахиад уртдаг. За сайн байна. Бас сайн байна. Өөрөндөө. За үдэн захир арай нөгөө хэмжээний жоо. За чи. Хэмжээ нэрээ хийш. Скэл болоо наацчаа. За би их санаасан. Ажлаа за мод хийгээд гэхээр ой дуусч байгаа юм гэж бодлоо. Надад дуусч байсан. Тэгээд өөрөө асар авах гэх юм уу? сайн байна. За юм бодлоо. Яа, this person. Тэгээд өөрөө оройс ихээр надад асар авах гэх юм. За сайн байна. За сайн. За хоёр босцсон сайн байна. За баярлалаа. За болчихсон. Альчаа чинь тайлбарсан байгаа гэж бодчих. За дараагийн хэвчээ дээр дараагийн дуусах. За одоо маш сайн тайлбарсан хүүхдтэй баярлалаа. Сайн байна. За одоо хоёр ажлынхаа үйл төлөв гүйцэтгэв. Ажлын үйл хоёроо бошин ажлын тавьсан байна. За одоо бүгдээ ингэ нөхөж. За нөхөж үчи. За өөртөө хэн ойлгох нь ойлгосноо. Хэн ойлгосноо. Өөртөө ойлгох гэх юм тийм үү? Ойлгох анхаарал хийх юм. Яг хэлээ. За тэгээд шууд хараач. Яг үгүй шүү дээ. Энийг ямар ч байсан нөхөх. Нөхөдөө яаж хийх юм бэ? Өөртөө ойлгох хийх нэ. За. Ажлын утсан дээр ич. Тий. Ажлын утсан дээр шууд биччих. It's all to short garage.
За, хэлээ болчихсон байна. За, дуусч байгаа хүмүүс байна. Дуусч байна уу? За, хамгийн сайхан хамгийн түрүүнд дуусна ба. За яа. Сатайр хайлаа. Хайлаа. За бүтрэ болсон. Харж анхаарч. За түмэн зүү хийсэн байна. Би хоёр. За тэгээ тайлбарлаа. Бааз мөн 3 метрээс дээш уулын таг цавж байгаа харин хоёроо өөр хоорондоо 10-20 метр зайтай хосороо уургах агаад За бүтрэ текст рүү хараарай. Энийг хийж байгаа зүг байна. Тэмүүлэн яаж байгаа зүг. Тэмүүлэн зүү хийсэн. Бусд нь юу яагаад гоног харна гэсэн. Нөө чи наата тайлбар зүү чинь. өөр хоорондоо 10-20 метр зайтай хосороо нэгдүгээр нэг ч нөхөрсөн. агаад хийхээсээ тийм. үүний нууцыг өнөө хүртэл тайлж чаддаггүй. Тэгээд төөлөд үзүүл бие чацуу, тоолоод үзүүл нас цацуу гэдэг нь өөр хоорондоо адилхан хосороо өргөж цуг байж адилхан гэсэн. Гурван дэлбэр том цагаан дэлбэт цөмөлийн гол зөөлөн бүлээн бүрэн тоолоотой цэцэг байх. Тэгээд бихэс алиг авсраг бүрхэн тэргүүнд нь хүрээд үзвэл хүүгийн зураг шиг зөөлөн байлаа гэсэн маш зөөлөн бүрэн тоолоотой цэцэг. За сайн байна. За хин үнэлгийг аваад суу. Энэ анхаарал шатлах даалгавар байсан хүмүүстээ. Мэдээ маш хурдан байгаа үстэй тийм. Ингээс хэлж нөхөөс сая хариугаа харж чадав. Чадсан уу? За сайн байна. Ингэж хийх ёстой байсан. Сая одоо юу дээр энэ ажлаас таамт зай уустаа дараа нь хийхээр за. Ингэж даалгавар юугаа саяныхаа даалгаврыг хийх ёстой байсан шүү. За багш нэг асуулт хүсэв. Ахад бүгд ихээ үстэй та нар ихээний авдаа. Ихээ. За. Ихээ авдаа. За. Хийг ямар мэргэжлийн хүмүүс бичсэн гэж бодож байна. Одоо нөгөө хийг болохоор судлаач юу яах вэ? За ийм юм бичсэн байх юм тийм үү? Бичсэн байна. За би хийг болохоор за зохиолч байсан. Зохиолч яагаад ингэж бодов та нар? Яагаад ингэж бодож байна? За бид өнөөдөр юу мэдэх нь олж хус байлаа. За. Мод дөрөв бүсэлтэй. Тийм үү? Зохиолч яа тийм бэ? Юу гэж дөрөв бүсэлтийг ашиглах юм байна. Тэгвэл тийм судлаач хүмүүс яа тийм бэ? Юугаар хийх юм бэ? Тийм үү? За сайн байна. За тэгэхээр одоо бүгдөө за бүгдээ бичиж авчих юм байна. Хандан сайн ярьсан чинь яг юм байна гэсэн тийм үү? Өөрөөр хэлбэл яг юм чинь. Өөрөөр хэлсэн тийм үү? Хүний сэтгэлийн юу хэлдэг чинь? Унгайс. Хүний сэтгэлийн үдлийн унгайс гэдэг чинь тийм үү? За тэгвэл баримттай ихтгэл нь болохоор мэдээ баримт давмгай байдаг юм байна. Тийм үү? Мэдээ баримт давмгай байдаг юм. За энэ хоёр зүйлийг ойлгож чадсан уу? Сонирхолтой уншаа. За сайн байна. Энийг бичээд авчих. Тавтаа бичиж штэ тий уран зохиолын болохоор төсөл байдаг юм байна. Зохиогчийн сэтгэл хөдлөлийн хүн байс төслэгддэг юм байна. Тийм үү? Нөгөө баримттай тулгуурласан их нь болохоор ерөөсөө мэдээ
баримт давмгаа байдаг юм байна. Гэдэг ийм л хоёр ялгаатай юм байна гэдгийг яг би бичиж тэмдэглэж авчих юм. За ингээд ажил хийх тийм үү? Баримт хийх. Баримтч бай, орон сахнч бай хийх байхад тухайн хүний ямар онцлог хэрэг чинь? Юуны онцлог хэрэг чинь? Сэтгэл хөдлөл. Энэ ихүүдийн баримттай их бичих тийм үү? Эсвэл орон сахны бичих тухайн хүний юу хэрэг чинь? Баримттай их бичих сэтгэл хөдлөлөөр бичих үү? Гүшт юу гэж ямар ялгаа. За чи судлаач. Би зохиолч гэж бодъё. Тэгвэл юуны ялгаатай? Судлаач нөгөө өөрийнхөө нөгөө олж мэдсэн мэдээлэл одоо нөгөө юуны ялгаа? Чи асуулт асуумжгүй нөө? Мэргэшээ нэрчээ ялгаасан. Кейс сайн тэмдэг. Мэргэшээ ялгаа гэсэн тийм мэргэшээ ялгаа. Сайн байна. Мэргэжлийн ялгаа байна шүү дээ. Тийм үү? Судлаач хүмүүс яг нь баримт жишээ одоо баримт юмдаа судлаад байна шүү дээ. Судлаад бичих. А би зохиолч яг нь маш гоё цэцгийг хараад яах юм? Цэцгийн хөдөлгөөнөөр гаргаад ийм гоё цэцэгтэй ийм гоё цэцэг байна тийм үү? Гэд мачин өөрөө л бичсэн байна шүү дээ тийм үү? За сайн. За асуух юм байна уу? Ямар Вансан руу гэдэг чинь ангаах чадaltaй хосоор ордог. За би энийг одоо даалгавар хийдэг. Энэ бол вансан руу цэцгийн талаар нэмэлт мэдээлэл өгөх гэж бэлдсэн. Танад явах. Тэгээд бид нар цаг жоохон бага байсан учраас энийгээ сайн танад үзүүлээ багхгүй. Жишээлбэл алтан хамаа бүсэл хинтээ усаар маш өргөн тархдаг гэхээр хаагуур ус болно. Хаагуур ус шүү дээ. Ангаах ус. Одоо энийг бол даалгавар өгнө. Яг нэг чинь заавч хосоор энэ үсцэг бол заавч хосоор ордог. Яагаад хосоор ордог гэдгийг эрдэнэ одоо тайлж чадаагүй. Тэ? Одоо тайлж чадаагүй. Эрдэнэд яагаад хосоор ордог байгаа? Зарим нь болохоор өмнө хамрын зайтай орно, зарим нь болохоор 10-20 метрийн зайтай орно, зарим нь бүр саяных шиг яг уу. Өөр ингэ ойлгох би хэлээд ордог. Вансан рууцыг харсан хөхтэй нь. За сайн. Тэгээ вансан руу чи хэн болгонд харагддаггүй гэж байна шүү дээ. Тэгээ хамгийн азтай тэр хэмэртэй харагддгийг гэсэн шүү бас. Тэгээд одоо вансан рууцыг олон арц маш азтай шүү дээ. За ингэ тэгээд заавал гэрийнхаа даалгаврыг тэмдэглэж авчих гэдэг. Гэрийн даалгавар авчин ийм даалгавар авчин. За вансан руу гэдэг одоо та нар бүгдөө яах нь судлаач болоод баримттай их яах нь гэрийн даалгавар зохиож байна. За гэхдээ яах вэ гэхээр юуны талаар мэдээлэл судлах вэ бид нар? Вансан руу гэдгийг би одоо ижлэхийн юм их өгөх гээд байна л да их зохиож ирэхтэй мэдээлэл их зохиож ирэх даалгавар өгөх гээд байна. Тэгэхээр нэгдүгээр одоо бүгдөө яах вэ? Мэдээлэл цуглуулж шүү. Мэдээлэл хаанаас цуглуулах вэ? Одоо бид чи яваад ингээд хамаараа яваад цэцгээ үзээ судлаад байж амжихгүй тийм үү? Тэгэхээр ном тийм үү захим ертөнц тий. Тэгээд одоо багшийн яриач гэдэг юм өөр аав ээж чинь энэ бас мөрөдсөн мэдчихэж байгаа бол яах вэ? Мэдээлэл цуглуулах маш гоё. Янз бүрийн ном хууч яриа одоо юу л байдгийг маш олон төрлийн юм байдаг тийм үү? Ангаах чадaltaагаас нь суралцдаг юм уу? Эсвэл зүгээр гой сайхан гэдэг талаас нь яах юм те. За ингээд ийм баримтад тулгуурсан их зохиож юм мэдөө. Баримтад тулгуурсан их. За одоо бүгдөө үнэлсэн тийм үү шин. За анхаарах шаардлагатай гэвэл хасах тэмдэг аавна гэсэн үг тийм үү. Тэгэхээр ерөөсө тэмдэг аваагүй хүүхдэд анхаарах шаардлагатай. Гэж үзэж болох уу? За бас болохгүй шүү дээ. Яг бол бас бүгдөө хийсэн оролцсон тийм оролцоод чадлаар бүгдөө хийсэн. За тийм нэмэлт тэмдэг дүрснүүд өгсөн байгаа тийм үү? Ингээд дүрснүүдээ та нар хувьдаа шилжүүлээ мөндөө өөрсдөө. Хувьдаа шилжүүлээд дүрс авсан хүмүүс өнгөө хувьдаа шилжүүлээд өөрсдөө үнэлгээ тавьж. За жишээлбэл дөрвөлжин дүрс нэмэлт дүрс хоёр авсан бол ямар байх вэ? Хангалттай сайн байна уу тийм үү? Хангалттай сайн хангалттай. Тэгэхээр яг нь би яргээ тавьж олсноо би өөртөө
Болох нь тэгэхээр ийм гэдэг. Ингээд за өөрөөсөө дүрс авсан хүмүүс өөрөөсөө өндлөгийг яах нь тавьж. Нэг авсан бол бас юм. Чи бол 95 гэж тавих болтой байна. За ингээд өөрөөсөө өмлчих тэтэр дээр тавьчих тэттэй гэдэг. Одоо нөгөө дүрсээ дүндээ шилжүүлээ тавьчих. Болцсон уу? За тэг хичээл дуслаа. За баа. Тасч.